Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилт хэрэгжиж буй Мексикоор олон улсын байгууллагын гамшигын эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь ээлтээс 2 төслийн хүрээнд 2018 онд Ховд аймгийн Эсэн суманд мал эмнэлгийн үйлчилгээний зориулалтаар ашиглах зөөврийн хашаа хүлээлгэн өгч байсан. Тэгвэл энэ удаа дахин 8 суманд мал эмнэлгийн зориулалт бүхий зөөврийн хашаа хүлээлгэн өгөх үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэ үеэр Алтай, Буянтад, Даруй, Дуут, Зэрэг, Мөсдөд, Цэцэг, Жаргалант гэсэн 8 сумын мал эмнэлгийн тасгийн эмч мэргэжилтнүүд зөөврийн хашаа батламжаа гардан авсан юм а. Сумдад олгож буй мал эмнэлгийн зориулалт бүхий зөөврийн хашааг Энкуб компани хамт олон хийж гүйцэтгэжээ. Тус зөөврийн хашаа хашлах, хүзүүж, хаалга, бэхлэгч хэсгүүдээс бүрдэнэ. 600-аас 800 малын багтаамжтай бөгөөд зэврэлтээс хамгаалагдсан бат бөх төмрөөр гагнагджээ. Мөн 20 ширхэг тал хашаанаас бүрдэх ба нэг тал хашааны өндөр 1.4 м, урт нь 2 м юм. Зөөврийн хашааны давуу тал нь томсгох, багасгах зэргээр хэмжээг тохируулах боломжтой, улмаараа зөөврлөх угсархад хялбар учраас аслагдсан бүс нутгийн малчтад хурц үйлчлэхэд ихээхэн давуу талтай гэж албаныхан хэллээ. За энэ хашааг одоо зөөврийн хашааг мал эмнэлгийн тасгууд маань хэрэгэлснээр одоо мал эмнэлгийн үйлчлэгийг шуурхаа болно. За мал эмнэлгийн ямар нэгэн үйлчлэгээ явуулж явах хугацаанд одоо тэр маш их одоо хүний хөдөлгөөр хөнгөвчлсөн. Дээр нь одоо зөөж тээвэрлэх тийм ээ. За айлаас айлын хооронд ч гэдэм үү тийм ээ. Ийм авсаарах ийм боломжийн хашааг бас манай Монгол эрдэмтэд бас судалж ингэж гаргаж ирсэн байгаа юм. Тэгээд цаашдаа бол энэ сум болгонд бол одоо нэг нэгийг бол олгож байгаа. За ер нь бол баг үрт одоо бас ингэж олгох ийм бодолтой байна. Манай сумууд бас санаачлаад орон нутгийн төсвөөсөө бас захиалгаар одоо 4-5 хашаа бас авж байгаа. Энэ бол их боломжтой хувилбар. За мөн Мексикоор олон улсын байгууллага бол энэ зөөврийн хашааг одоо манай мал эмнэлгийн байгууллагад нэвтрүүлснээр гол одоо анхаарах асуудал нь ашиглалтын асуудал байгаа юм. Өнөөдөр энийг зөвхөн нэг малын эмч хэрэглэх биш. Тухайн суманд үйл ажиллагаа явуулж байгаа малын эмч болгон хэрэглэх юм одоо үүрэгтэй. Энэгээр бас давуу талтай. За энэ хүү хашааг ашиглаж манай мал эмнэлгийн хувийн малын эмчнэр за сумынхаа мал эмнэлгийн тасагтаа бол гэрээгээр хийж энэ хашааг бол Энкуб компани бол одоо тендер шалгарч барьж өгсөн байгаа. Тэгээ энэ нэг жилийн баталгаатай тухайн сумын мал эмнэлгийн тасагт бол хүлээлгэж өгөөд нэг жилийн хугацаанд за энэ хугацаанд бүгд мал эмнэлгийн үйлчлэгээ авсан мэдээ судалгааг бол сар болгон өгнөө. Ингээ нийтдээ энэ хашаа минь 4.4 сая төгрөг 8 хашаа бол 40 гаруй сая төгрөгийн үнэтэй. Энэхүү сумдын мал эмнэлгийн тасаг нэгжөө зөөврийн хашаатай болсноор мал эмнэлгийн үйлчилгээний чанар сайжирч хүртээмж өрөөжөө зогсохгүй цаашид аслагдсан бүс нутаг тэр дундаа отор нүүдлээр явж байгаа малчид малаа эрүүлжүүлэх улмаар малын өвчлөлийг багасгах урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлд чухал ач холбогдолтой болохыг салбарынхан онцолж байсан юм а.